Энэхүү хөгжлийн банкны шинэ гүйцэтгэх захирал томилогдож түүнд тухайн банкны чанаргүй зээлүүд болоод авлагыг барагдуулах хүндхэн үүрэг ногдож байгаа. Өнөөдрийн байдлаар хөгжлийн банк болоод Капитал, Чингис хаан үндэсний хөрөнгө оруулалтын банкудад 1.4 их найт төгрөгийн чанаргүй зээл байгаа юм. Үүний дийлэнх нь хувь нь хөгжлийн банкны олгосон зээлүүд байгаа. За тэгвэл хөгжлийн банкнд 87 тэрбум төгрөгийн өрөнд хураагдсан шинэ ярмаг төслийн дутуу барилгуудыг нийслэл шилжүүлж гүйцэн барьсны дараа борлуулж үр төлбөрийг барагдуулахаар төсөөлжээ. Мөн 86 тэрбум төгрөгийн өртөө Гантик вилла хотхны дагуу дутуу барилгыг дахин үнэлүүлэхээр болсон бол хөгжлийн банкны 40 тэрбум төгрөгийн өртөө арчлал эмнэлгийг төр худалдаж авах асуудал төсөв мөнгөгүй шалтгаанаар зогсжээ. Харин хамгийн их үр төлбөртэй буюу нийтдээ 450 тэрбум төгрөгийн өртөө цемент шохоо компани хувьцааг хөгжлийн банкнд шилжүүлж нэмэлт хувьцаа гаргах замаар үр төлбөрийг буруулахаар төлөвлөсөн байна. Хөгжлийн банкнд нэмэлт хувьцаа гаргах замаар хөтөлбөрийн цемент жохон үйлдвэрийн тодорхой хувьцааг хөгжлийн банкнд шилжүүлэх тухай асуудлыг ажлын хэсэг зүгээс гаргаж тавьж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл хөгжлийн банк өөрөө бол хөтөл банкны хувьцааг бол одоо бол ямар нэгэн тийм хувьцаа байхгүй шүү дээ. Олигтойч барьцаа байхгүй юу. Тийм учраас хөтөлбөрийн цемент жохон үйлдвэрийн тодорхой хувьцааг хөгжлийн банкнд барьцаалах замаар чанаргүй зээлийг хувь хэмжээг бууруулах ийм боломжууд байна гэж харж байгаа. Гэхдээ хөгжлийн банк бол яг үйл ажиллагаа буюу менежментэд бол оролцоод байхгүйгээр ийм зохицуулт хийн. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг бол бид ойрмонхон Монгол Улсын засгийн газар танилцуулж агаад тодорхой засгийн газар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.